Сайн уу. Миний хувийн цагийн хувьд 2 дугаар сар ямар сар байсныг гял сэдвүүл ахвалцсан юм. Тэмдэглэрээ буулгаад үзэхэд ерөөхдөө өнгөрсөн сар нэлийн юу хэмдэ богинохон сар байлаа тий. Угаасаа ч сарын 28 хоногтой хэлэх үү. Тийм. За тэгэхээр 2 дугаар сарын гүйлгийг аваад үзэх юм бол нийт мөнгөн урсгалын маань 33.25%-ийг хувийн хэрэглээ, 28.79%-ийг татвар шимтгэлийн зардал, за хоол хүнс 24.5%, тээвэр шүдэ харилцаа холбоо 5.64%-ийг, чөлөөт цаг 3.89%, гэр ах уу 1.13%-ийг, эрүүл мэндийн тэг 24%, бусад зардал 3.2%-ийг тусас бүрдүүлсэн үзүүлэлттэй байжээ. Хувийн хэрэглээ алдчихгүй бол өсөөдөл гараад ирсэн. Энэ дотор нэлээд бэлэг болон бусад иймэрхүү цагаан сарын бэлтгэл зүйлсүүд бол орж ирж исэн. Татвар шимтгэлч гэсэндээ харьцангуй өндөр байсан. Ерөнхийдөө өнгөрсөн сард яг иймэрхүү ийм таргетед юм руу бол мөнгө урсгаллаад явсныг бол эндээс одоо харж болохоор байгаа юм. Нөгөө талдаа бас эрүүл мэндийг би бас энэ дэр онцлох гэсэн. Тэг 124%-тай байнгут яг эмнэлэгт үзүүлээд цаг маг аваад эмчид ингээ хараад ангууд байнгын юм нөгөө эрүүл мэндийн даатгалтайхын давуу тал бас энэ дэр гарч ирж байлаа. Шууд out of pocket төлж байгаа биш. Эрүүл мэндийн даатгалаараа ингэчингүүт нэг эрүүл мэндийн кост бас харьцангуй буураад бол ороод ирдэг юм байлээ. 3 дугаар сард харин бас энэ иргэд бас нэлээд өсөх байхаа. Ер нь хийгдэх зүйлсүүд бол 3 сар нэлээд өндөр олон их байгаа. Хувийн санхүүгийн минь хувьд бол иймэрхүү үзүүлэлттэй байлаа. Та нарын 2 дугаар сар ямар сар байсан? Яг нэг сарын сүүл рүүгээ яг яах их нь мэдэгдэхгүй. Ерөөхдөө нэг том цагаан сар болохгүй нэ гэсэн бодолтой ингээд байжсэн гинт бас огцом өөрчлөлтүүд явлаа те. Хамаг ажил мажил имит юм төвлөрчихсэн ингээд лайн аптай ингээд явжсэн ч гэсэн навс. Би нөгөөний цагаан сараар амрах шийдвэр дээр нэг тийм таалаагүй хүмүүсийнх нь нэг байна. Та нараас өөрөөр ярихлах, өөрөөр одоо өөр байр суурьтай байхлах. Anyway, хувийн санхүүгийн амарчид сар болгоо ингэж хөтлөө та нартай энэ дэрийг хаалцаж явж байна.